За юу бацхан та бүхэнд өглөөдрөөр болон шөнө мэндийг хүргье. Тэгээ өнөөдрөө сонгож авч орчуулахаар болсон дуу маань Lil Xan гэдэг энэ рэперийн дуусан Betrayed гэдэг дууг сонгож авлаа. Тэгээд яг хөө зөндөө хүмүүс санал юу асуугаад энэ рэперийн дууг орчуулаач гэж санал ирснээ учраас ингээ орчуулж байгаа маа. Тэрнээс би энэ рэперийг би хувьдаа нэг сонсдгоо. Тэгээд сүүл тэр Tupac-ыг доромжлоо. Tupac-ийн дуунууд бол уйтгартай boring гэдэргээ хийсэн байсан. Тэгээд тэрнээс хойш зүгээр энэ хүнд надаас өгөх хүнлэмжил 0 бүр хасах руугаа орсон. Тэгээд ч одоо байшин барихтаа хундаамгүй байшин гэж байхгүй шүү дээ. Тэгээ хундаамын барьсан үнэ өдөөс ингэж нулимн гэх бас тэгснэ өөрийгөө рэпер гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэний дууг дахиж юу н орчуулахгүй. Тэгээд одоо дууг орчуулад видеого эхлүүлье. Trunk open up, I sold my soul a good price, out of sight. My hoe got talent, right? Whole squad ran do that shit, yikes. Hey, I'm a businessman and then my business damn. And I'ma bend her down, then I'ma lick her up and then dig her down. She gon' turn around, then I'ma kick her out. She gon' talk that shit, but say, how you make it up? How you fake the love? Holy son, I'm with the chosen one. I'm sipping out the grass, so don't kiss the touch. Keep my wishes well, I don't need a wow. Yeah, how my enemy a friend of me? Why y'all feed off of my energy? Like I ain't dead yet, I an entity. Foreign bitches think she into me with the foreign very viciously. Why these dudes wanna take pics from me? Said she gay, but still into me. Said she gay, still into me. Said she hate that I'm ministry. And I said I hate that I'm ministry. I wanna blow up and make history. Said she hate my Insta feed. За тэг саний оржсон болохоор дууны эхний бадган бүтэн тэр чигээр явсан байгаа. Тэгээд Pop Trunk I open up so my fall for a good price out of sight гэхээр truck гэдэг чинь бага машины багаан жоо онгоолгоод I open up гэхээр өөрийгөө онгоолно гэж байгаа юм үгтэй. Тэгээд би өөрийнхөө сүнсийг сайн мөнгөөр зарсан out of sight гэхээр хараанаас даалдаг гэж байгаа. Ама хоогаар talent right гэхээр миний хүүхэн авьяастай тийм бистэй Hosco ran through that shit reacts. Яг Hosco ran through that shit гэхээр энэ нөхрийн өөрийнх нь найзууд бүгдээрээ одоо энэ яваад байгаа хүүхний бүгдээрээ цуурцсан ч юм уу тэ эсвэл бүгдээрээ бамбирцсан ч юм уу тэ yikes гэсэн сүлд нь. Тэгээ үргэлжлээ my businessman I did my business damn pop I bent it down on my liquor up гэхээр би бол бизнес хүн би өөрийнхөө бизнесийг хийж байна. Тэгээд би энэ хүүхнийг тонгоолоод хойноос нь хоштрын 7 ноо гэж юм уу чаа. Тэгээд take her down then she gonna turn around I'm a kick her out she gonna talk that shit. Тэгээд тэрний дараа би тэ ихтнэрээ ингээд би одоо бит гэж одоо тэ ингээд битэр секси нэ. Тэгээд тэр охин эргэж чараад тэгээд тэр охиныг эргүүлж харуулна. Тэгээд би тэрийг гэрээсээ хөөж гаргана. I'm a kick her out гэхээр тэгээд she gonna talk that shit гэхээр тэгээд хөө гаргасны дараа тэр охин тэ янз бүрийн яриад гэхдээ надаас how you make how you fake love гэхээр чи надад яаж нэг буцааж makeup хийх юм бэ? Тэгээд чи яаж энэ хайрыг худлаагаасаа ингэж фейклж чад тэ фейклд юм бэ гэж асуусан ч гинэ. Мэдхгүй бат тэгээ юу ч болоод. Тэгээ үргэлжлээ Holy Son was the chosen one. Тэгэхээр би одоо Тэнгэрийн хүү Holy гэдэг чи одоо ариун одоо юу гэдэг дээд зэрэг хийж тэ. Есүсийн хүүхэд ч мэдхгүй. Тэгээ би сонгогдсон нэгэ I'm sipping on a grail shit on kiss and tell гэхээр grail гэдэг нь болохоор нөгөө энэ христийн шашнуудын уугааддаг юм нэг алтан юм хундаг маш нөгөө юун дээр кино мөн дээр гараад идэв шүү дээ тэр чи юу лээ. Тэгээд тэрнээс ууж байна. Тэгээ миний охин Don't kiss and tell гэхээр үнсээд хилдэггүй гэж байгаа. Тэгээ үргэлжлээ she keep my wish well I near well гэхээр тэр охин миний хүслийг дандаа биелүүлдэг те. Гэхдээ тэр охин надад хэрэггүй well одоо яа ихтэй гэж байгаа. Тэгээ үргэлжлээ тэгээ үргэлжлээ oh yeah how my enemy a friend of me гэхээр тэг миний найз яхаараа биш үлээ миний дайсан яагаад миний найз байгаа юм бэ гэнэ тэг why feel my energy гэхээр та нар яагаад миний энергиэс ингэж тэг идэж ингэж намааг ингэж одоо юу гэдгийг зовоод юм бэ гэдэг юм байна. Тэг like and day higher entity гэхээр би арай өөх болоогүй штэ higher entity гэдэг нь одоо бурхан тэр сүнслэг ертөнцийн тэрний дээш одоо бурхан яриад байгаа маш мэдхгүй. Тэгээ үргэлжлээ foreign based shit machine to me гэхээр энэ гадаад хүүхэнтэй тэр надаа айгу тэр хүүхэн надаа айгу дуртай she's into me гэхээр тэ надаа одоо дундаа шаацаа гэдэг юм аа. Тэгээд with the foreign came viciously гэхээр web гэдэг чинь нөгөө машиныг яриад байгаа шүү дээ. Тэгээ foreign гэхээр одоо гадаад машин Benz юм уу юу чи тэ BMW ч юм уу very viciously гэхээр vicious гэдэг чинь нөгөө юу гэдэг
одоо нөгөө ямар нэгэн үйл үгийг ингэж хүч нэмсэн одоо тийм үс viciously гэхээр одоо бүр хүчтэй хурдтай одоо юу бүр аюултай гарч их юм уу те одоо тэр үргэлжлээд what is this want to pics with me гэхээр энэ банд нар яг надад зураг авах дуртай байд юм бэ. She said she gave but still into me гэхээр тэр хүүхэн өөрийгөө хэлэхдээ гомо гэхдээ стрэл те надад дуртай байна гэхээр яг лесби хүүхэн одоо араас нь гүгэд байгаа гэсэн утгатай юм яваад байгаа. Тэгээд said she gave still into me адилхан үргэлжлээсээ she had that I'm in the street гэхээр тэр хүүхэн намайг ингээ гудамжинд ингээд те хаслыгээд одоо ингээд байгаа айгу дургу байгаа. Тэгээд үргэлжлээд анасаа had that I'm in the street. Тэгээд мань хөө хэлэхдээ би ч гэсэн нэг үзээд чи гэхдээ би юу одоо гудамжинд юмаа зараа те хасла хийсээр байна гэсэн утгатай. Тэгээ сүүлийн хоёр мөр I wanna blow up and make history said she hit my Insta feed гэхээр тэгээ би одоо ингэжтэй бүр ингэж томорч юу гэдэг хипхоп дугаараа одоо дэлхийд танигдаж ингэжтэй blow up ингэж дэлбэрч тэгээд өөрийн гэсэн түүхээ бүтээмээр байна. Тэгээ тэр хүүхэн миний Instagram-ны feed-д дургүй гэсэн мэдээгүй юу ч дулаад таа тий. Тэгээ энэний дараа нэг дахилт нь орж одоо дахилтын орчуулаа явъя. Don't make you, Zans gon' take you, Zans gon' fake you, Zans gon' betray you, Zans don't make you, Zans gon' take you, Zans gon' fake you, Zans gon' betray. За тэгээд дахилт нь бол ерөөсөө энэ дөрөв мөр нь хоёр давтаа явцсан ба тэгээд Zans don't make you, Zans gon' take you гэхээр энэ бол нэг бол Xanax-ыг дуулаад байгаа нөгөө юу өвчин намдаадаг тэр имийг тэгээд Зан тэр Xanax-ыг уул чамааг одоо make хийнэ гэдэг. Xanax чамааг авч явнаа те Xanax чамааг хулигтнаа. Zans gon' betray you те Zans одоо чамааг бас хуурам ихэлж одоо юу араар чинь тавина гэдэг юм. Эсвэл нэг бол өөрийгөө дуулаа те би бол ийм хамаагүй те одоо хүмүүсийг ингээд хулигтаад араар те нуруулан хутгашаага явуулдаг гэсэн утгатай мэрээд байгаа юм аа. Тэ мэдэхгүй. Би бол яг сайн ойлгохгүй. За тэгээ энэний дараа юу орж ирнэ? Хоёрдугаар бадаг нь орж ин тэгээ тийш нь одоо орё. And their pussy tastes like Skittles, what? Yeah, hey, you can't really taste the rainbow, what? I know, yo bitch just like a Crayola, what? Hey, you could draw her on the table, flip her like some Yola. Heart-shaped kisses, I really miss my mistress. And 666, evil bitches want my mentions. Heart-shaped kisses. Really miss my mistress and the 666 evil bitches want my mention. За тэгээ сайн явсан хоёрдугаар бадаг бүтнээр явсан ба. Тэгээд yeah and her pussy tastes like Skittles гэхээр тэр охины пүүшин нэг Skittles гэдэг чихэр шиг тэ амтагдж байна гэж юм юу гэж байгаа. Тэгээ what yeah you can really taste the rainbow гэхээр чи тэ энэ пүүшинаас жинхэнэ солонгойг мэдэрч байна. Яг миний ойлгож байгаагаар нөгөө Skittles гэдэг чихрийн зургатаар гардаг тэр рекламууд нь одоо юу вэ? Нөгөө хүмүүс идэнгүүтлээ дараа нь you can really taste rainbow энэ гэдэг юм жоохон тийм элийн маркийн тийм рекламууд явуулдаг. Тэрийг л хуулаад тэрнээс санаа бол оруулсан юм шиг байна. Тэг үргэлжлээд what na ya bitches like Crayola гэхээр чиний хүүхэн бол тэ яг Crayola гэдэг нь одоо юу л да өнгөнгийн харандаануудтай нөгөө зурдаг тийм харандаануудыг л хэлээд байгаа. Тэгээд what you can draw her on the table гэхээр охныгоо энэ ширээн дээр зурж болно гэж байна. Юу гэж байна. Тэгээд you can draw her on the table эсвэл ширээн дээр тавьж байгаа биен дээр нь харандаагаар зурх гээд байгаа юм уу? Заастаа мэдэхгүй. Тэгээд дөрвөлжлээ flipper like some Yola. За энэ юу гэсэн чи Yola нэхэр юу юм бэ лээ? Кокеныг л хэлдэм байл бас нэг өөр гудамжны нэршил нь Yola гэл тэгээд тэр охиныг одоо кокен шиг ингэж флип гэдэг чи эргүүлэх штэ одоо эргүүлж боталж нунтаглана гэдэг. За мэдэхгүй штэ. Тэгээ үргэлжлээ heart shaped kiss I really miss my mistress гэхээр тэгээ зүрхэн хэлбэртэй үнсэлтүүд би өөрийнхөө одоо энэ хүүхнийгтэй санаад байна. Жинхнээсээ really гэхээр тэгээ and 666 evil bitches want my mentions гэхээр тэгээ 666 ч одоо нөгөө чөтгөр шулам юу ч хэлээ мэдэхгүй байна. Бог мөгтэй. Тэгээд чөтгөр шиг хүүхнүүд одоо миний меншнийг хүсээд байна гэж одоо юу гэх меншн гэхээр өөрийнхөө одоо Instagram одоо юу вэ тэр Twitter дээр тэр хүүхний одоо юуг нэр мэрийг меншн хийж оруулах хэрэгтэй юм одоо яах хэрэгтэй. Тэгээ энэ хоёр давтаад
За ингээд дуул ерөнхийдөө дуусчлаа тийм тэгээд нэг юм битрейд гэдэг юм дууг нь орчууллаа яах тийм тэгээд мэдхгүй чи тэгэл дөнгөж 21 22 дэх хүүхэд байж сэтгэл санаагаар унаа depressed suicide юу яасан ч юм уу. Тийм тархин гүйцэд хөгжиж боловсроогүй байж хата одоо янз бүрийн юм шаасаар байгаа тийм хойлог мангар болцсон ч юм уу. Мэдхгүй. Юусаа ойлгохгүй. Тий 30 хүрчээ тий амьдрал үзээд нухлуулаад нөхөр сэтгэл санаагаар унаад ингээд тэрийгээ бүр ингээд ийм болохгүй ингээд наахгүй тий дөнгөж нэг 21 2 та мэдхгүй. За тийм тэгээ ингээд дараагийн юугаар видеогоор удахгүй яа. Тэгээ миний юг Instagram, Facebook, YouTube тэ Slam Rap-ага бүгдээр адилхан байгаа. Тэгээд дагаараа найз нөхдөд бас ингээд хипхоп орчуулдаг юм юу вэ гэж хэлээрээ 15,000 хүрчих гээл үз тараал. Тэгээ дараа нь 20,000 гээл явах бах та. За тэгээ удахгүй шинэ видеогоор уулзцаая.